ингээд юмыг ингээд удаан сонсоод одоо подкаст манитыг сонсож байгаад баярлалаа. Та нар амгуул төлөрч чадж байна. Аавал уулын зүгээр. Би бүр мөөмөн үсгэд утланч дуртай шүү дээ. Ямар аа? Мөөмөн гэдэг үстэй. Мөөмөн. Тэгээд бит хоёр бас нэр хойлоо юу хэлэх вэ? Зочин хэлэх вэ? Тийм тийм. Бас зочин бас төлөвлөөл энэ. Тэгэхээр бит хоёрыг хоёуланг энэ харсаар бас уйтаачихгүй. Нэг хүн ингээд дундаа оруулаад ирчихлээ сонирхолтой болоо тий. Тийм болохоор бит хоёр ер нь зочин дээр жоохон яаж байгаа. Бодож байгаа. Хай. Подкаст тавтай морилно. За. Эмэн. Yes you. Хоёул. Тэгвэл нэрээ хэлэх мартчихад байгаа юм. За. Юу вэ? 50-нд амар ажилтай нэг л ажилтай ус. Ажилтай байлаа л гэдэгтэй хамгийн нэрэл амар ажилтайсэн. Гэтэ 7 саяны 7 хоног баг 3 хоног болсон юм шиг үү? амар хурд өнгөлөө тий. Гэтэ завгүй байж л өнгөрлөө. Чамаар бас л завгүй байлаа. Нэг том ажлын ардл гарсан баг та. Бэлтгэл анги дууссан. Баярлалаа. Дахиж хижээл зөөхгүй. Тийм шүү. 9 сарын 1 хүртэл жаахан амс хийх нь шүү. Гоё наа. Одоо тэгээд цэцэрлэгтээ буцаад явах уу? Тэгээд хэсэгтээ цэцэрлэгтээ явж байгаа. Тэгэл 100 болол амраал нэг 7 сар тагаан. За, өнөөдрийн сэдв. За, сэдв. Зуныг хэрхэн үр бүтээлд өнгөрөх вэ? Ер нь яаж зуныг өнгөрүүлдэг вэ гэж ярих уу? Энэ жилийн план юу вэ? Ер нь өмнө юу хийжээв гэж юм уу? Тийм байна. Тийх үү. Тэгээ. За тэгээ. Тэгэл ер нь ямар нэгэн гоё юм байвал бас хүмүүс тэгээд нөө 100 уусаа гоё өнгөрөөснөөрөө жил баг гоё өнгөрдөн шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгэхээр санаа авал тэгтээ санаа өгөх юм байх нь. За юу ч ярьж үзье яа. Тэгтээ ингээл л юу байна да 100-ыг яаж өнгөрүүлдэг хүмүүсүүд. Тэгтээ гоё өнгөрөөцөн байдэн шүү дээ. Ер нь хараад. Юу ч хийгээгүй дээрсээ явж чадсангүй гэсээр айгүй хөр өнгөрүүлсэн байгаа тий. Чамд энэ 100-ны план юу байна? Энэ 100-ны план би ч нөгөө нэг 7 сард дэлхий аврахтай. Хаашаа явах вэ? Филиппин явна. Тэгэхээр одоохондоо хамгийн том зорилго бол тэр 7 сарын юу л зорьсон байна. Гэхдээ хажуугаар нь мэдээж хүн юм байна ч одоо жаргалаа бас зохицуулна шүү дээ. Ажлаад зохицуулна, жаргалаад зохицуулна, хүүхдүүдэд зохицуулна. Тэгэхээр би бол тэгж бодож байгаа. За. Гоё нөгөө бүх болох концертууд уус их болдог шүү дээ тий. Нэрийгээ гоё үздэгэн үзье. 5 өдөр болгоно л бараг л ямар нэгэн концерттэй байдаг болохоор ер нь концерт үзсэн нь зүгээр нэг 5 өдрийн орой шоудл ч юм уу эсвэл найз нөхдөөр ярьцууснаас илүү бас гоё болчихдог тий. Одоо тэгээ тоглолтууд бас гоё болдог болц тий. Муухай биш. Гоё болдог болц. Бүр нэг л амар тэр нөгөө нэг триплекс миксүүд нь жоох хүмүүсд зориулсан юу биш болов түрүү жил хэд чи Rocket Bay үзчихлээ. Үзээгүй л тий. Үзэнгээ алдсан шүү дээ. Би ч нөгөө нэг толгойноос орж ирэх гэсээрээ энэ дуусчихсан шүү дээ. Тэгэл Rocket Bay үзснээс яг санахгүй байгаа тийм. Өөр юу үзлээ? Харангийг үзсэн байсан. Харан бол гоёсэн. Тэгээд нөгөө цэцэг үзсэн. Үзсэн мөлөө? Би бол үзсэн. Тийм шүү дээ. Жохон сэрэг байсан гэдэг лөө. Татар боллоо бас. Мэдхгүй санахгүй. Би ер нь бол нодно Playtime л явсан юм шүү. Playtime бол. Playtime-ыг бол уусаа зорж хүлээдэн шүү дээ, тий. Тэгэхээр энэ жижиг хэдэн жил явж байгаа. Явж исэн. Битгүй. Оо тийм амар удаа явж байгаа. Тэгэхэд би тийм амар Playtime-ыг хүлээдэг хүн биш заяа. Ингээл огтодчихс та. За дараа жилийн Playtime, энэ жил би чи эдэн жил дараалцсан бол тийм байхгүй. Явахгүй дээ гэж байгаа л явцдаг байсан. Явахгүй дээ л гэж байгаа л явцдаг. Тэгээ аах тэр чи амьд хөгжим бахаж амьд хөгжим сонсдгоо болохоор угаасаа нэг яадаг байсан. Сүүлдээ Playtime яг нэг фестивал бол маркер болоод ирэнгүүт угаасаа гоё санагдаад. Би ч мөр жирэмсэн хүртэл явчихсан. Нэрээ тийм шүү дээ. Нэрээ тийм. Найзуудынхаа жолоо чигээл бүр тэгэж явж исэн. Тэгээд ер нь тэр жирэмсэн байсан үеэсээ хойш бол 17 оноос хойш ер нь алгасаагүй. Тийм бэ тий. Нэрээ тийм бэ. Яана 17 оноос хойш алгасаа үсч ямар их тоо. 8 одоо энэ жил явал 8 дахь жилтэй юм биш. Яг үжин 17 дээрс болохоор би яг сайн санаад. Йоо. Яана нэрээ тийм биш гэдэг таахгүй. Тэгэхээр өмнө нь тэгээ дандаа нөгөө явахгүй гэж пландаагүй байж дөхүүлээ явахаар болонгууд нөгөө тиктэй дөхөж аваад жоо үнтэй авчаад идэг болохоор хашир хүн гэдэг шиг одоо сурсан зүгээр шууд зарлангууд нь аавна. Явахгүй байсан ч аавна гэдэг. Одоо бол плет авсан байж л байгаа. Тэгээ би чинь бас аавгаа дөхүүлж аалах байх. Би ч ер нь явахгүй гэж яг бараг тэр өдөр нь явчаад. Би яг тэгдэж штэ. Тэг яг ажил давхцчихвол гэж та бас жаа хаширлаа л. Тэгээд авах би бол авчт юм уу? Явахгүйсэн ч тэгээд найз нөхөд хүн амтнд плетээ зарахын зараад өгөх юм гэж бодоод. За эхлээд юу яа.
өчтөр баг хоёулаа нөгөө ивентэнд очсон шүү дээ. Бараг 100-ны нээлт болсон. Тийм нээлт болсон. Би яг өчтөрийг нээлт болчлоо гэж бодсон. Нэрэд юм бэ. Бардо гэд бар гэх нь цаашаа зүгээр нэг лаунж тайптай орох бах тий. Pub lounge төрлийн тийм газар манай найз нэгээд тэгээ бит хоёр очсон байгаа. Өстө хөрхөн өстө гоё өстө. Цагаагаар ч гоё ягаад тий. Тэгээ нэг шинэ газраар угаасаа жоохон ингээд тутцсан гэх юм уу? Тийм байлээ. Нөгөө ордог газрууд яг гэр шиг маа санагддаг болсон. Тийм амар шоуч гэсэн. Тийм амар шоуч байтээ биш үү? Энэ зүгээр хэдрүүлэн ярьж байгаа. Өстө нэг хаяа нэг орхоороо гэдэг чинь тий. Нэг л ордог газар талтай байсан. Яг нэг би нэг тийм бицэг кантай ер нь ордог тайпаараа л ордог. Тэгэл нөгөө хүн байдаг л хүмүүс байдаг. Нэг шиний мөсөдсөн чи яг гоё шинэ газар байсан ч амар гоёсан. Тэгээ тэр бол өстө гоёсан. Орцоогоорой туушингийн нэг давхарт бардоо амар хөрхөн. Гаднаа хаяггүй гэтээ шууд яваад орчин тий. Хаяггүй амар сүртэй юм гэрэл мэрэл интерьер дизайн байхгүй мөртлөө байгаа. Ингээ нэг амар гоё бүх юм нэг юм классик юм шиг нэг тийм гоё надад санагцсан. Минимал мөртлөө нэг тийм зүг. Тийм ээ. Шинэ газар орж үзмээр үлдээш орж гоё коктейл ууцгаагаарай. Зам болж ин доо гэж. Тэгээд одоо угаасаа нөгөө газруудын юу нэгдэн террасууд нэгдэж байгаа. Өнөөдрөөс эхлээд бицгийн гадаа талбай нэгдэж байгаа. Тэгээ ер нь бүх Шангрилагийн бүх гадаа талбайнууд ер нь тийм байх. Тэгэхээр гадаа яг нэг зуны орой ингээд зүгээр чийлрээд ууж идэхтэй ч найзтайгаа мазраас уулзах байхгүй байдаг шүү дээ. Хоёул яг нэг хүүхдүүдээс бүр ингээд нэг юм тусгаарлагдсан үсээд байна. Гарч хүүхд том болчихлоор нь ер нь амартай нэг хоёрхан гайгүй нэг үлдээчгээд нэг учиртай холцооллоо тий. Тий. Одоо бүр дараа жилээс бол чи бүр амар болохоор шүү. Нөө нэгдүгээр ингээ одоо төгсөж гин гэдээ ярих нь шүү. Тий. Йоо хурд тэгж бүр амар болсон байх нь шүү дээ. Жил подкаст хамт байхын төлөө бүгдээ лайклцгаараа. Жилийн дараа гээд жилийн өмнө тийм ярьж ялаа гэж яриач. Тий. За тэгээд террасуудаараа бол гоё суучин, концертуудаа үзчин, тэгээд нөгөө нэг хийж бүтээх одоо шинэ юм турших тал дээрээ гэх юм бол хүүгээ ямарчсан бисанд явуулмаар байгаа. Би манай үуч нэг жоохон явж ирсэн шүү дээ. Тэгээд болчихсон. Тэгээд одоо дахиад буцаага жоохон бисанаар явуулмаар байгаа. Өөрийнхөө хувьд бол хиймээр байгаа зүйл юм бол хаяа жоохон бодогдоод байгаа мото унцмаар санагдаад. Гэтэ хүүхдээ үн чинь аминдаа артуулчихдээ шүү дээ. Амар гоолчихдээ шүү дээ. Ер нь жоохон айгаалгаа. Гэтэ зүгээр бүр амар хурдлал давхиалахын чашаа зүгээр унаас сурчмаар сурчмаар яг энэ одоо нэг жолооны курс шиг тийм газрууд байгаа шүү дээ тий. Яг тэрэн дээр нь очиод унах гэсэн үг үү? Тэрсэн дором шиг тий. Тэгэж бол сурах сонирхолтой. Төрөө 100 бол ингэж за дараа 100 гээ хайцаахгүй гэсэн чи нэг мэтгэл дараа 100 болчих. Чи юугээ судалсан уу? Одоо хаашийн тэр чи хэд хэдүүлээ? Өмнөдгөө 400 хавцал. Тэг сар мар явдаг бах тий одоо. 7 хоног. 7 хоног дотор тэгээд нөгөө ямар англи лээ? Тий. Үнэл авчих юм уу? Тий. Шалгалт нөгөө 2-7 хоног л болдог гэсэн. Одоо жолоо бол ер нь тийм болсон болоо. Би бүр бардсан байднаас. Нөгөө жолоо ч өөр юм шиг байна. Жолоо хүн бас мотоцикл унд сурах л юм чи гайгүй юм шүү. За бас тийм их тий. Тэгж бодлоо. Наа чи бас сонирхолтой л юм тий. Зүгээр унаас сурчхад нэг хэм мото аваад гадуур тавихад ахгүй. Зүгээр ямар ч байсан сурчвал гэж бодсон. Замын хөдөлгөөнд оролцоо сурч. Би бол жоохон хэцүү юм байлээ. Скутер дээр ингээд сундлаа явахгүй юу. Эргэлт олгон дээр орилсоор одоо ярилцлахаар зүгээр ойлгоё гидэлтэй. Амар игэн хурдтай явж байгаа учраас амар игэн байлээ. Тэгээ сүүлд нэг эко байкийг түрээсэлж авч унж үзээ. Амар игэн байлээ. Амар тэнийг надаа нэг юм сони эвгүй байсан. Урдаа нэг юм сагстай байгаад байдаг шээ. Тий. Өрүүлээ ингээд хөдлөхлөөр яг нөө сагс нь яг урдаал байгаад талаар өрүүл хөдөлж байгаагүй нэ мэдрэгдэхгүй. Ингээ хамтаа ингүүл надад нэг юм ойлгомжтой байх санагдаад жоохон уцраа болох ш нэлээд одоо явсан. Гэтэ тэ сурчвал уул намар юм л. Машины дундаар сүлжиж явах жоохон хэцүү. Тэгээд ягууны зам дээр хүнээ ингээ сигналдаа тэгээ бараг зарим газар нь өөрөө төрж мөрч. Тэгээд жоохон хэцүү мэлээ. Зарим газар нь төрж мөрж явна замгүй мамгүй гэж бодохоор трека байкийг онж үзэхээс жоохон айгаад байд. Яг нэг юм лу пландал яраал явсан чинь замдаа ёо бүр ингээ навшилчаад гараад ирэл амар юм болно даа гэж одоо тэрний оронд алхач дөө гэж алхаад байгаа. Скутерч гэсэн би ер нь унж үзэхээ удаа үзсэн. Гэхдээ бас ингээ нэг тийм айгаад байд. Зөнгөт ингээ мото одод мэдгүй ямарсан сурмаар байна. Хүсэл бол байна. Тэгэхээр нэг хэзээ би дулаан цаг нь удаан байвал ер нь унаас сурчаад илүүдэггүй тий.
улаан цагийн тэгээд итгэн сарлалаар за яшаа гэж бодоо. Тэгэл 7 сар болол за плейтаймдаа явчихна. Тэнгуудад наадам бол наадмын амралтаар нэг болж өгвөл ойрхон хөдөө мөдөө. Хөдөө таад юу нь явчихдаг лөө. Ээж аав энэ төр бол жил болго явдаг штеп. Би чи нөгөө нэг ажилтаа болохоор ер нь явдаггүй. Наадмын хөвсгөл явж үзсэн үү? Үтсэн залуу сайхан багтаа. Тэгэхээр сүүлийн хэдэн жил яваа. Хөвсгөл явж үзээгүй хүний тоонд би л байгаа. Тэгээ бүрогт үзээгүй. Үгүй. Жил болгон за энэ жил яг хөвсгөл явна шүү гээл боддیں۔ Тэгэл хотлоо. Би яг итгэл хамгийн сүүлд явдаг чи итгэл нэг нас арай хүрээгүй лөө. Нэрээ тийм болоо. Тахт нь явсан. Тэрнээс хойш бол яваагүй. Гэтэ итгэл надад хөвсгөл нэг тийм цутарчдээ шүү дээ. Амар замдаа юу? Үгүй. Сэрүүн шүү дээ тэнцээ. Яг ингээ гоё нар тусаад налаагаа шорт бодоолохтой байна гэж байдгүй юм шиг санагдсан. Дандаа л ер нь 7 сар төштэй. Тэнгуү 7 сар дандаа л ер нь жоохон сэрүүн байдаг. Тэгээ угаасаа нөгөө нэг хөвсгөл далай юм ингээ нөгөө хүүтэн. Тэгээ далаа хөвсгөл нур руу орж чадна. Далаа руу орж чадахгүй шүү дээ. Тэнгуут ингээ ороод сэлээд бие шараад байгаа яг тийм мэдрэмж л ахгүй. Тэгээ юм сэрүүн байдаг болохоор чичээд байдаг. Хүмүүсд маа дүүм үү явж байгаа дандаа дээл мэлтэл байгаа гэдэг. Тийм. Эсвэл яг нэг дулаар айгу цөөхөн өдөр байдаг юм магадгүй тий. Яг тийм өдөр байдгүй юм шиг бараг байхгүй юу? Яг ингээ нөгөө тэр нөгөө том далайн хүүтэн агаар бол салдгүй юмсан. Тэрний оронд одоо жишээ нь увс мөвс завхан маханд нөгөө увсын хэрэгс нуур мөр тэр гоё тий. Тийшээ болохоор хүмүүсд ороод идэх тий. Тийш бол орж. Тэр бол яг гоё дулаахан гоё юм лээ. Тэнд бол очиж. Яг машин сайн барьж чаддаг. Тэр нөгөө удаан хол замд барьж чаддаг үнтэй л явахгүй болвол хэцүү санагдаад. Яг би дөрвөлхний явна гэхэлэр жоохон имийгээд байгаа. Өмнө нь нөгөө цэгийн интерт болохоор нөгөө нөхөр хөдөө замд аягүй сайн явдаг. Тэгээ хантай ингээ явчихад байдагсан. Одоо тэгээ нэг хамаатны яах мах интер ч юм уу эсвэл яг гэр бүлээр ингээ нэг нэгэндээ дэмтэй явал зүгээр. Яг дөрвөлхний бол замдаа дугуй муу машин дээр янз бүр боллоо тий. Зутраа тий. Дөрвөлээ дөрөв тал түнтэгнээд боо юм боллоо. Тэр замтай сүлжээ байхгүй бол дуустаа. Тий угаасаа ер нь жоохон замд нэг хантай хань машин хоёр машин чинь ядаж яваад тийм. Нэг нь яалаа гэж нөгөөх нь ингээд. Яг уулын тэгээ дараа нь янз бүрэн фейлзээ бодохоор гоё л идэв. Гэтэл аим тэр үед амар хэцүү. Тийм. Тэгээ наадам за дууслаа. Нөгөө наадмын дараа би угаасаа Филиппин нөгөө дэлхий аврахтаа явчихна. Тэгэд яваад ирнэ. Тэгээ буцаад би яг нөгөө ажилдаг болохоор яг ингээд өдрөөний цагаар л завгүй болохоор дандаа оройгоор л тэнгууд хүү 7 сар төвчлээ ээж хоёртой өдөө явж болохоор ганц фри байдаг үе нэг жоохон 7 сар л тийм бай тээ. Тэгээд нэг 7 сар харьцаа нэг сингл ганц би эмхтэй шиг гоё залуу насаа мэдэрч явж байгаа л тэгэл буцаал back to life гэл тийм штэ. Надад ч одоо энэ жилийн төлөвлөгөө энэ хоёрын ямарсан ядаж нэг сар нэг дуулна юун чам яг өөрөөсөө дуртай юм явуулъя гэж байна. Тэгэхгүй болвол яг тийм миний хүү тиймд явчих гэхлээр нэг дуртай биш хүчээр явуулах гэдэг юм санагдаад. Гэтэ басайн бол яг заавал сурах хэрэгтэй зүйл байгаа тий. Тий. Гэхдээ манай Монголд одоо тгээс сураад тэгээ тэрнийхээ хэрэг гаргахгүй болохоор бас жоохон тийм. Эрэгтэй хотын бие амар гоё болдог гэсэн. Тийм баг. Тэгэхээр би арай явуулчих тийм үү бодоод байгаа. Харин тийм. Өстой ойр байхад ер нь гоё байх. Би тэрнээс гад нэр өвшөөнийг зорьсон байгаа юм шүү дээ. Юу вэ? Теннис талбайн теннис шүү дээ. Тэрний сургалтад гоё юм болоод хоёлын чиний явуулаад явж үзэлээ гэдэг тий. Тэр чинь манай энэ ойрхон болд юм л шүү дээ. Тэр чинь гадаа болоод байдаг. Тэгээ 100 өглөөд ч гэдэг үү. Нэг 7-ны 2-3 өглөө ч үлээ. Тэрийг яг нэг хүүг мүгээ зохицуулж байгаа ч юм уу эсвэл өглөөд нэг ганц хоёр теннис бол гоё. Надаа теннис бол багтаад идэв. Гэтэ чи нэг хөдөлгөөний юмд би чинь талбайн теннисээр явдаг гэсэн. Явдаг гэсэн юм аа. Тийм жоохон бахта 10 жил байхдаа нэг ганц 2 сар яваад улсын аврам авч орж исэн. Тэр юу ч чадахгүй байхдаа орж исэн л дээ. Тэгтээ тийм байгаа. Тэгэхээр бас нэг хотлоо өнөө нэг техник мэдээд байгаа болохоор явал явчмаар л. Тийм ээ. Тэгвэл наа ч бас гоё л. Угаасаа 100 манай Монгол үнэхээр өвөл сайдтай юу ч хийж чадахгүй бүхлрүүл ингээл харамж ганц юм хийх боломжтой үе нь л одоогийн байгаа 3 сар. Тэгэхээр энэ 3 сараа л гоё гяс ашиглаж авахгүй бол шоргоо гэж. Юу унтаж нойр мойроо хасан зүгээрс нэр өглөө эрт босоод хийх юм байна бүгд. Тэгэл өвөл алууд нь шууд ичрэнд ороод. Яг тийм амьдраад байхгүй. Ер нь бүгд тийм баха тий. 25 оны бүгд гоё өнгөрөөхийн тулд зунаа гоё өнгөрөх хэрэгтэй. Тий. Тийм шүү дээ. Тийм бодсон юм байна. Өөрчнээ. Чамд ямар бодол вэ? Ер нь энэ зуны танаа гэр бүлийнх яаж өнгөрөө гэж бодсон? Надад бол нэг том ажил байгаа даа шүү. Одоо нөө ажил дээр тусдаа гарах. Тэрний засвар бас нэлээд болох хаа.
засвараа бид хэд ч ер нь бол бүгдийг өөрсдөө гэдэг урайтай хүмүүс хүнд мөнгөний өгч хийлгдэг. Биш яг өөрсдөө нэг хийх. Гэтэ нэг үнэхээр чадахгүй юм бол хүнээр нь хийлгэх баг. Тэгээд тэрэн дээр нэг бас засварын ажлыг сар орчин болох хаад баг багаар яд. Тэр нь нэг том ажил. Тэр нь 6 сардаа тэг өрсөлдөх баг. Тэгээд 7 сараас жигдэрчүүлээд эрт тишэнэ явна. Хөдөө стан ойрхон ядаж нэг явчих баг. Канада агаар дээр нэг цуслангийн идэхсэн. Цуслангийн засвараас дуусаагүй. Бас шин юмнууд нэгэлсэн баг шүү. Тий. 100 болон сүүлийн хэдэн жил вэ бараг 4 5 жил биш 3 4 жил л яг 100 болохоор нэг засвар гэдэг л ажилтаа болоо тий. Бидний цуслуурай. Цуслангийн засвар бол үнэхээр дуустсан юм. Яа ингээд хизээ манай хоёр ч тэгээд очиод цуслан дээр ирэхлээр уулын гоё амрах хэрэгтэй үстэй. Хизээ амрах юм бэ. Ирэхээрээ л ажил хийгээд байгаа. Гэтэ амар гоё. Үнэхээр үзүүштэй цуслан. Үнэхээр бүтээн байгуулалт хийж чадчихжээ. Саяхан нөө яг нэг анх хашаанд орсон зургаас чи хов хоосон талбай ганц байшаа. Тэгээд зүлэн мүлэн тэнэг өндөр болцоо. Одоо бол хоосон талбай бараг байхгүй болсон биш үү? Талбай хийлээ, хүлэмж хийлээ. Саяхан харсан чи ард дахиад нэг хүлэмж барьсан. Харин тий ёо. Тэгтээ амар гоё тэр некодээ ингээд нөгөө хүнс юу хэрэгтэй юмнууд өөрсдөө хийж оруулаад идэт байдгүй. Нэг давуу тал нь өстө хүүхдүүдтэй л хүлэмж рүү ороод памдэр өгцөө шууд аваад идчих. Тэний өөрсдөө нөө тэрсэн байцаа шүү дээ салаадны байцаа авчирч өгсөн шүү дээ. Тэрийг хэрэглээ зүгээр салаад хийсэн байхгүй юу? Өөрсдөө бомдэртэй. Тэгсэн чинь манай хүүбэр амар туртай. Бүр амар туртай. Тэгээд би өөр хилдэнгүүт ингээ байцаа ингээд нэг тийм өөр амттай байлаа. Ам гоё шаржигнуур юм шиг ер нь гоё яагаад. Харин тийм байна. Тэгээд бид хэдийн төлөвлөгөө ер нь тэгээд засвараар нэн зам бол ер нь баахан засвартай байж байгаа таарах. Тэгээд чадвал 7 8 сард нь сайхан enjoyд байх. Хоёрыгоо сайхан туслан дээр нүлдээж байгаа. Бид хоёр сайхан бас. Тэгээ. Сайхан шоудах байх. Одоо шоудна л гэж ярина да гэж. Тэгээ гэрээсээ гарсан л шоудалт гэж нэр зөвчөд бас ээж мэж хүртэл зүгээр ингээ гараад нэг ганц цаг найзтайгаа уулзч хоббад жаа буцаараа тэр шоудчихлаа. Гэтэл энэ үчтэй шоудаад гэж ярьдээ шүү дээ. Бид хоёр одоо болцоо ярьж байгаа шүү дээ. Тийм дээ хоёр бол тэгээ явах нэ гэж. Харин тийм ээ. Өчтөр гоё нөгөө гадуур яаж маагаад яатсан чинь бүр нэг тийм гоё болцоо. Чамдыг санс надад бүр яг за файл одоо л 100 хэлж байгаа юм байна гэдэг өдөр өчтөрсөн. Тэгээ ингээ гоё хөнгөнд нэмхэн гарцсан шин аим зузаан биш цаг агаарч гоё байхад. Тэр нэг юм ойр дуулзаагүй хүн амьтантай таарал ингээл янгот яг нэг гоё зуны vibe гэдэг. Гоё. Чи нөө юундаа явж байгаа пилатеста? Пилатестэй явахгүй сайн нөгөө хүүхэд хүргэж өгнө гэдэг өдөр цайны цагаар ерөөсөө. Одоо тэгтээ маргаашнаас эхлүүлчихдэг ч юм бэлүү. Би бас одоо сайн ихсээ заагүй аз энэ нэгтгэс эхэлж тийм үү гэж бодоол. Тэнд нэгтгэс яваад нэг сар яваад 7 сарда би бэлэн байна гэж байх уу. Айгу амар юм ярих гэдэг. Тэр нөгөө нэг юус жоохон судлаад нэрээ сүүлийн үед бясалгал за амьсгал дээрээ төвлөрөх хүмүүлэгч хамгийн ихний шат юм биш үү? Тэгээ би бясалгал гэдэг жоохон судалж байсан чинь фитнес хийж байгаа хүнсрөө нөө стресс ялгаа стресс тайлбартай байлтай үгүй мэн. За юу фитнес хийж байгаа амьсгал дээр амар төвлөрдөг юм. Одоо биеийн одоо хөдөлгөөн хийж байгаа гүүж мүж байгаа юм ч гэсэн ингээ хамраар аваад амраа гаргаж маа зөв амьсгалаад эхэлдэг юм. Тэнгүүд стресс тэр одоо нөгөө нерв мөрөнд багасдаг юм. Тиймээс одоо хөлс гарангууд стресс тайлбартай байгаа юм биш гэж юм. Бас нэрэ багш тэгээд баха. Тийм. Би тэрийг сонсчод гэж уншичаад бүр гайхаад нэр тийм бол тийм бодгоот пилатестэй бид нар ч яг бас ингээд дасгал хийх бол орсноос бараг гарах хүртлээр амьсгалаа зүг аваа зүг гаргаа зүг аваа гэдэг ингээд жоох яг мэдрээл тий. Яг дасгал хийх. За амьсгаагаа зүг аавь шүү л гэдэг тийм нэрээ. Өөсө буруу аваад эхлэх болохгүй гэл нэг тийм юмар сонслоо. Тэгтээ мэдгүй худлаач өгөөгүй юм би тэгээд тэр өөр нь орчлоо. Тийм үү. Тэсвэлүүд нөө нэг залуу яагаад байгаа шүү. Монголчууд ихэнх нь буруу амьсгалт юм байна гээд амаараа амьсгалдаг. Тэгээд хурхирдаг, яадаг гэдэг асуудлаар хамраараа яг зөв амьсгалах хэрэгтэй. Зөв амьсгалвал баг удаан хөвшрөлт явуулдаг ч гэлөө. Тэр чинь амар хэрэгтэй юм яриад байгаа шүү. Тархинд ямар ч хүчлэлтөр хүчтэй очиж яадаг мадаг. Тий. Тэгээ нэг хагас уустай нэг юм бүтэн сонсчихгүй. За яарс нэг тиймэрхүү юм яриад. Өө наа чи одоо хүмүүс сүүлийн үе юм generation гэж сүүлийн үеийн манивитийн проблем гэсэн юм төвлөрч чаддгүй нөө рилс үздэг хүмүүс хурдуурд ингэсээр аа. Тэгээ нөө ер нь ингээд хүн ингээд юмыг ингээд удаан сонсоод одоо подкаст манивитийг сонсож байгаад баярлаа. Та нар амгуул төвлөрч чадж байна. Бид хоёр гол яриагаа ингээд төвлөрч дуусахгүй ингээд тас гэдэг.
Ямар ч зэн тэгж байгаа. Тэгээ хүүхдүүдийг бас сүүлийн үед одоо нэг хичээл чинь 40 минут байлаа 30 минут орж байгаа шүү дээ тий. Тэгж төвлөрөх хүртэл амар хэцүү болчихсон. Уул нь тэр чинь ингээд бас услын судалгаагаараа хүүхдээ ийм насандаа хэдэн минут яг төвлөрөх хичээл хийж чадна мадна гэж судалгаа шүү дээ тий. Тэр минут нь бүр ингээд багасаад байгаа гэсэн. Харин тий. Хүүхдүүдийн төвлөрөх яаж уусаа нөө богино хугацаанд хурдан мэдээлэл өгөх вэ гэдэг болсон юм шүү дээ. Хурдан юм заах удаан ямыг нушихгүй. Тийм болсон юм шүү дээ. Бид нэр одоо хичээл мичээлийн зарим нь ээж нь ойлгохгүй ингээд ингээ харахаар айгүй өөр тайлбарлсан байт юм л. Одоо тоон дээр жишээлбэл өөрчиж нөө хуваах муваахна том юм арай юм богиносгцсан юм уу яац нэг л өөр болсон. Би өөрийнхоороо ингэж нэмж хуваагаад ингээ ээж багш ингээ заавал гэдэг. Энэ жоо өөр болсон юм шүү. Тэр амаа хамхиж амаа жимээж унтдаг гэдэг дээр чи юу амаа ангаж унтдаг уу? Айгу. Тэгээ зарим амар ядарсан үедээ ангаж унтсан байна гэдэг нь шүлсээ гочоод унтсан. Тэгтэл тийм анзаарч ирсэн байна. Би ч нөгөөнийг жоохон стресстэй ирэхээр шүдээ тасдуудаг шүү дээ. Тийм үү. Унтчихтаа шүдээ хавирдаггүй мөртлөө зурчдаг байхгүй. Миний ам бол өстой ангаанаа ер нь гонжин жоо. Бүр үнээр ингээ хүзүү мүзүү ингээ толгоо одоо онгоц дотор ингээд гэж ангаагддаггүй юм болоод тэгээд тийм үү. Яг ингээ зурчдаг. Тэгэхээр ингээд өглөө ирүүч ингээ ядарсан амар ядарсан. Тэг. Тэгээ одоо энэ болчихсон байгаа шүү дээ тий. Бус түүнийхээс ер нь хатуу чанга. Тийм үү. Яг ингээ нөө шүд жоохон стресстэй ирэх юм бол ажил дээр ингээл ажиллаа хийж сууж байхдаа ингээ төвлөрөөд хэлэхэд өөрөө ирэхгүй ингээд шүд чангараал ингээл амар сонин рефлекс байна тий. Тийм байгаа. Энэ жоохон мэдрэлийн ядаргаа мадраа. Тийм байна тий. Би хэсэг энийгээ бас нэлийн сул байх гэж ингээ сурах гэж чадахгүй тий ингээд шүдний хамгаалалт өгөхгүй шүдээ ингээ нөгөө хоёронд нь ингээ тавихгүй мөртлөө ингээ таасан гэчихэр шүд ингээ буйлмөл жоохон хүндүр орчихсон. Тэгдэг. Заримдаа нэг бас ингээ 100-аад унцмаар ингээ амар ядарсан ингээ ангалзуулахгүй бол ингээ ядарсан байгаа гэдэг. Тийм болохоор ер нь амаа анхааж хамхиж олддог болохоор би бол тэрэн дээр бас гайгүй байна. Нөө нэг ингэдэг нэм наалт гарцсан байсан шүү дээ. Тийм ээ. Тэр шиг чи жоохон ангаалаад юм аах юм. Жоохон нөгөө нэг тоглоом челленж хийгээд идэг үстэй нөгөө амандаа ингээд зүүчээд тийм зүүж удгаа. Дараас номомталц. Жоохон болцоо амрааж гэсэн. Тийм байна. Зуны тал дээр өөр юу вэ? Зун за хийхийг хүсэж байгаа зүйл чанд мото байгаа юм би. Мото энэ тенсэн жоохон явчмаар байна. Ядаж нэг ганц сарын төлөөд тий. Ганц сар гэдэг чинь 12 оролтол гэсэн үг шүү. Сард нэг өдөр бишээ 7 хоногт 3 удаа. 3 гэхэд л 12 шүү. Тийм шүү. 12 удаа яваад яачих. Цаг нь таарах нь л гэдэг. Өглөөртэйс юм аа. Би тэгээд манай гэрээ хажуудыг өглөөртэй хахаар 7-оос ч үлээ. Яг 7-оос очиж ячаал орж ил буцаас үлээл ажил руу явах болох юм байна гэж бодсоохгүй. Ойрхон юм жалхаад орчин. Тэгээд харин тэрийг жоохон судлаа. Тэрийг болгоул. Өөсөө ямар нэг юм хийгээд байж би нэг өөрийгөө хайрлаж хэлэхэр тий туршаад үз бүр зүгээр л нэгэн сар зүгээр л оролдоод болохгүй бол хайчих. Гэтэ ядаж нэг ингээд тесний аркет зүг бариа сурчин гэдэг шиг юунд ч явсан ядаж нэг тэр юм аа ингээд нэг хальт мөл мэдлэгтэй болчихсон. Тэгээ сонирхоод уусаа цааш. Гадааных илүү юутай хаа. Гадаа учраас нэ дамсгаа задрах нь илүү хаа тий. Би болохоор нэг зааланд ингээ хан руу ингээ зохиоддаг шүү дээ. Тэрийг бас харсан байсан. Тэр нь болохоор зөв мөнгөө төлөөд туртаа нь явж болдог нэг твэх баг шүү. Мэдхгүй хараа хаана байлаа. Би болохоор тэрийг сонирхоод тийм мартцсан биш шүү. Тэр бас нэрээ сонирхолтой юм шүү лээ. Зүгээр мөнгө төлөөд нэг заваар очиод байсан. Одоо угаасаа нэг тог тасрах нэг юу лээ халуус тасрах шүү. Тэгэхээр угаасаа нэг саунд бас нэг хидэд орох хэрэгтэй л. Жилдээ нэг сав ордог. Одоо угаасаа нэг хүн болгоо фитнес хийхлүүд энэ тэнд сэргээж байгаа гэдэг шүү дээ. Ус хаагдах үеэр фитнес дээр очиж сусан дурдаг хүмүүс. Манайч одоо яг гэрээ хажууд болохоор яг л хамтал тасрах хаад яана. Би ч тэрнээс айдаггүй юм л дээ. Бойлертай л. Тэр энэ жил манай хаймар удаан тасархч магадгүй гэдсэн бойлер авдаг ч юм бол хэрэгтэй тийм. Надад бол одоо урт идэлсэн. Одоо энэ халуус болцтой уламжлалт дамжаа бүх хүмүүсийн проблем тийм. Тэнгууд үнэхээр проблем болчтой юм билий. Надад бол одоо асуудалгүй. Хизээ тасарсан гинэ тасарсан юм. Хизээ ирсэн гинэ гэдэг бүр ингээ гэрийнхаа байрныхаа тасарч байгаагүй ч мэддэг. Чи ингээд нөө шүршүүрийн хажууд нэг юм том юм тавьчихдаг лөө. Манайх болохоор жижигхэн. Тийм үү. Би чи амар хямдхаалжсэн. За. Эндээс үү баяжуулв. Тийм Монгол зүгээр фэйсбүүкээр салаагч бойлер дүүшин юм уушнийхээ томууд нь ч байлээ. Би бол жижигхэн авцсан. Харсан чинь хэрэглээд үзсэн чи юу нэг гоё болж гинөө. Тэр өстөө. Төлөв нь бараг 2 жил болж гинөө. Тийм. Энэ байрнаа авчид үү бараг те.
Тэгэхгүй бол одоо 100 манайх чинь бас арай гайгүй сэрвэ яг эд халуун үер бол өглөө ороод орой ороод өдөр орох бол хэцүүтэй ёо. Амар 100 ялангуяа хэцүү. Харин тийм байна. Тэгвэл одоо нэг төлөвлөгөө нэглээ бойлер авах. Та нар ч гэсэн бүгд аваарай. Тэгээ Халуус тасрах үеэр бойлер авах. Тэгээд орох. би тэгтээ тэр бойлерыг амар их хүнд ирэх ламдж байна. Манай би бараг тэр ах руу хэлдэм үү? Та ер нь надад жоохон хоймо өгөхгүй. Би бараг хүн болгонд тэрийг явуулаа. Хаанаас авсан юм бэ? Подкастаар хүртэл таныг зарлалаа шүү. Тэгээ хэлээд байж. Яа. Тийм юутай байна. Өөр ч одоо нэг юм болоо. Гоё сүүлийн үед гоё шин үсгийтэй гутлаа амар санагдаад байгаа. Харин тийм үсгийтэй гутлууд ер нь зуны гутлууд. Тэгээ нэг юм ядаж нэг иймэрхүү жижигхэн өдөр тутамд өмсөж болох уу үсгийтэй юмнууд аавал зүгээр. Би бүр мөөмөн үсгийтэй гутланч дуртай шүү дээ. Ямар аа? Мөөмөн гэдэг үстэй. Мөөмөн үсгийтэй гутал. мөөгөн юм уу гэж. Мөөмөн. Ямар вэ? Бүр ийм жижигхэн үсгийтэй үстэй. Тэр юм мөөм гэдэг. Мөөмөн үсгийтэй гутал. Хаанаас сонсч? Мэдгүй хинээс сонсчлаа. Би мөөм гэхэлэр ягаад чи юм бөөрийн үсгийтэйсэн. Үгүй зүгээр ийм жижигхэн тийм. үсгийтэй байдаг шүү дээ. Тэр хөөрхөн гэдэг нь угаасаа нэг дөвтөл сандалж байгаа хоншоор нөрх мулчлаарч өөрхөн л тий. Ер нь угаасаа ийм жижигхэн үсгийтэй байсан ч амар хөрхөн явуулт асууцрээд ирдээ. Тийм болохоор арай би угаасаа 100 үсгийтэй гутлан үсгэх юм дуртай. Тий чи бол сайн хүмүүстэй тий. Тэгээ миний харин бүгд ихэнх нь мятчих. Түрүү жил жоохон юм нэмж аваагүй. Тэгсэн чинь би ч өстой ойр өмсөж өчтөр гарахтаа өмссөн шүү дээ. Тэгсэн чи ингээд хөөх юм нь юу яатчих. Дандаа гээд амхаймтай өмсөөр хүлмэн хуруунууд ийм байгаа сурч ийм тараа бай. Ингэсэн чи хуруунууд манд ядраад, үлмийн манд ядраад, азар холгоогүй л. Тэгээ гоё зүс ойр чамайг тэгж өсгөдөө гутлаа. Өсгөдөө өмслөө ингээд яалч нэг цаанаас зэгцрээд ирдэгтэй. Гоё. Харин өсгөдөө гутлаад өмсө тэр чин жоохон өндөр. Одоо жоохон амхныг авчвал өдөр тутмдаа чирээд авах гэх. Би ч нэг өдөр ер нь алхаад идэх болохоор уртнаа өндөр байна нам байна юусэн. Одоо тэгтээ гой өсгөдөө гутлаж жоохон нэммээр аим багсчихжээ. Тэгээ гэрт ингээд надад болохоор зөндөө байгаа да. Ерөөсө хуучраг өмсөхгүй учраас бараа шинээрээ шахуу махуу байж л гэхдээ ерөөсө өмсөх газар нь олдохгүй. Тэгээ дандаа өндөр. Тэгээ тэднийг одоо ер нь хайчуулах хэрэгтэй гэдэг өмсдөг гутлаа. Байлгацлахгүй юу хизээ нэгэн зэрэг төмсөн шүү дээ. Ийм тэгвэл загвар нь хуучирсан гин юм байж ингээл одоо хэдэн жил юм авсан чинь байж л. Тийм муудаг бол байж л ахгүй юу. Илүү дагуулсан юм шиг гэдэг. Би болохоор юм дандаа гурвалжин үсгэдэг гутлаар. Ер нь бол миний хоншоор нар би бөөрөнгийн үсгэдэг хоншоортой юмныг өмсдөг байхгүй юу. Тэгээ ингээд ийм гурвал дандаа хоншоор юм ярьчих. Монголын зам чин өөрөө шүү дээ. Тэгээд манай нөгөө нэг Шангрилаг ажуудлын чойчин тэм нөгөө чойчин сүмний ажуудлын замыг баг хүн болгоо мэдэн заяа. Нэг юм чулуун юутай. Тэгээд ингээд тэрэн дээр өсгөдөө гуталтай алхах нь бол үнэхээр өсгөдөө гутал зүгээр нэг өдөр өмсөөл дуусалт. Тийм шүү дээ тий. Тэгэхээр бүгд ми харчихжээ. Гоё өсгөдөө гутлаа ажил байна. Тий. Өөр нэг гоё. Өөр авах хувцас сунрын хувьд юу вэ? Стилээ төлөвлөж ийн зуны стилээ. Одоо арай иймэрхүү нэг юм өргөн бандрах уу юмнэр модонд ороод харна жоохон өмсч үзчихье сурчийн. Одоо уул айгүй амар тийм сул өмсөд хахаар тийм надад л айгүй би амар санагдаад харахад ч гэсэн угаасаа гой санагдаад. Би тэгтээ яг ингээд сул өмсчөө дээрээ сул өмсч чаддгүй. Бүр ингээд хитрхи юм навсаагаад байгаа юм санагдаад. Тэгэхээр би бол хэрвээ дээврээ ингээд оверсайз том юм уу эсвэл том пижак өмсөж шүү дээ өргөн өмсөж доороо нарийнхан. Эсвэл доороо юм өргөн өмсгөн бол дээврээ барив. Яг нэг тэгж миксэлж өмсөхгүй л бол амар бариу юм өмсөж юм уу тэгэхээр арай төмөж харагдаа амар өргөн юм өмсчихөр арай бас муу харагдана. Тийм бэ тий. Би ч нэг ерөөсөө юу лээ нэг тэгэж ингэж зохицуулж өмсөхдөө нэг ер нь бол муутай хамаагүй аль бие дэвтэйхэн байна гэж харж байгаа л тайлж өмсөж за энэ харахад гайгүй байна. Окей болж юм. Яг ингээ санаандаа төлөвлөж байгаад өмсгөлээр амар тэнэг санагдаад байна. Тийм. Мэдгүй надад л тийм санагдав. Би эсвэл буруу бодхоцоолоо бодоод идэв үед. Яг өмсч үзэж байгаа л харж байгаа л яадаг байна тий. Тэгвэл чи яг нөгөө харж нөгөө ингээ гоё юм гоё. Би болохоор яг мэддэг байхгүй юу. Тэгэл ингээл бодоол. За би өнөөдөр өргөн өмд өмсмөрөө. Тэгвэл дээвэр нугасаа бариул юм өмснө. Ойлгомжтой. Тэгээ миний бариун замс нар чи юу лээ. За тэрийг өмсчүүл ингээ. Тэгээ би бас нөгөө хэрэгэл яадаг юм аа. 3 өнгөнөөс илүү өнгөөр буцалж байна. Тийм тэр болвол тийм. За макс нь 3 заяа. Ер нь бол тийм пастел ногоо гоё өнгөнөр модон ороод ирлээ шүү дээ тий. Тэгвэл би ч өөрөө нөгөө бор арьстай болохоор хөвчлэн хав хар юм уу эсвэл цав цагаа юм уу эсвэл бүх миний угаасаа ингээ хувцсны шүгөө ингээ онгоолоо харах юм бол хав хар хөх цагаан
Тэгээд нэг саарланг хаяа байдаг. Өөр би ямар ч хувцсны өнгө авдаггүй. Тэгээ би сүүл чамааны ямар тод өнгийн өмссөн байхай чинь тэр нэг юм хөх силикэн цамц айгуу тод. Тий. Гэхдээ хөх байгаа шүү дээ. Тий хөх. Гэтэ тэр айгуу тод хөх байсан шүү. Өмнө нь бол жоохон дарк хөх байсан ба. Тэр бол гоё ажил. Тэгээ ер нь гэтэ боор ярьсан тод өнгө ер нь гоё зөгтөө. Тий. Пастел зөгтгөө. Бүр нэг юм шорон халтар сарагдаад байдаг. Тийм гоё тод бүр тод ягаа магаачлуу тийм хөнөөд. Улаан болвол бас тод улаан. Шар болвол би шар өнгө амар дүү. Наад бүр өнгө шар. Нэг юм неон, арайч неон гэхгүй нэг тийм хөнгүүд бас боор яг боор ярьсан хүмүүс гоё ярагдаад байна. Уулам мэдгүй чи ихтэй өмсчихсэн. Би тэгээд энэ жил хараа яг жоохон өнгийн сурмаар байна. Тэгвэл ингээл одоо подкастн дээр саарж байгаа бол би дандаа л нэг хар эсвэл цагаан эсвэл сарлал байгаа юм бол. Ер нь бол тийм тий. Тэгээд жоохон гоё өнгөлөг байж сурмаар байна. Цэцэн мэцэгтэй за хээ хуартай юм бол түү нэг ширхэгч аахгүй. Бараг тийм юм биш үү? Тийм байна тий. Судалтай л байдаг. Тийм байдаг. Би иймэрхүү одоо судалмууд амар дуртай. Ер нь бол ажлын ялангуяа цамцны хүний иймэрхүү байдаг. Тийм цэцэг хээ хуар тормор юм байдаг уу. Тэгээ одоо нэг жоохон тийм юм нэмж авч жоохон нэг өөрийгөө тэгж өөрчилж үзмээр байна. Тэгээд нөгөө нэг ийм бариун дреснер гэдэг шүү дээ тий. Тас бариуд уу юу? Би чи бас ажиллах бол миний байдаг бүх нэг юм жоохон дэрвэр дүү ч юм уу, жоохон дашгаа. Шулуун дуу тий. Шулуун дуу яг ингээд би барьсан юм пенсил гэдэг үлээ тий. Тийм юм хүмүүс. Тэнд бол гоё биетэйгээл байх хэрэгтэй юм байна. Би ер нь тэгтээ чи эсвэл үед айгүй дэж жингээ бариад байгаа нь яаж жингээ барьлаа? Пилатс л. Хоолны дэглэм. Юу яасан шүү дээ. Би амьдралдаа нөгөө дэглэм хэрэглэдэггүй байжгаад сүүл нөгөө нэг юу яаж ихсэн. Ажил дээр жигнүр аваад жижигхэн нэг юм тоо байд юм шүү дээ. Тэр жигнүртэй. Ингээд 25 мянга. Ногоо жигэн жидээд аа. Тий. Хоол. Дандаа жигнэсээ хоол идэж байгаа. Тэнгуутаа манай тэр авчи хоол гараал идэх юм бол ер нь нэгт үнэтэй. Гараал ланчт бол 30-40 мянга өдөр болох өрөөд хэцүү шүү дээ. Тэнгуут нь пилатсд явж байгаа үедээ давхар хажуугаар нь дэглэм барьж үзье гэж шийдээд багшаасан будаа юм гурвалжин будаатай дахианы чээж бах жигнээд зүгээр амталж байгаа. Гэтэ би сайн амталж байгаа. Давс бэрт соромсоор амтлаад тэгээ жигнээд тэгээ sweet potato шүү дээ нөгөө амтад хүмүүс. Тэрийг бас хэрчээд хажууд нь тавиад. Тэгээ ингээд ийм жижигхэн жигнүр заяа. Тэгээ эцэст нь ингээд дахианы чээж махаа хэрчээд тавиад ингээд sweet potato тавиад тэгээ ингээд бүгдийг нь адилхан амтлаад тэгээ жигэн чинь. Тэгээ болоод ирэнгуут нь ийм нэг атга. Ерөн сүлүүд хийж идээд байгаа гэсэн үг. Тэгээ би тэрийг бүр хэдэн удаа ч идэж чадсан залахгүй. Яг надад амар гомдтой санагдаад байна. Зүг. Би амтгүй яа энийг ижлээ би тийм юм мэдх юмсан гэдэг хүсэл болно байхгүй. Сүүлд тэр нэг юуны номны за яагаад тураад байгаа maybe тэр зэ. За сансан дээр хэлээ л. Чаа өрөө штий. Чи лимонтой ус уугүй юу? Үгүй лимон зүгээр дангаар нь чаа өрийг би сүүлийн 2 сарын 1-ээс хойш би кофе уугаагүй гэсэн штий тий. 2 сарын 1-ээс хойш. Яг нөгөө дэж жагаад дуугаад байна. Ямар нэг юмар солих хэрэгтэй болчихсон. Өглөө болгон кофе уудаг рефлекс нэг юмар солих хэрэгтэй болчихсон. Тэгээд чаа өр өглөө болгон уугаад. Бүр өглөө болгон үлэн дээр ууж байгаа. Зүг бас магадгүй юм байна. Тэнгуут тэр чинь хөвлийн өөхийг багасгадаг. Айгуу сайн юм таагаад. Сусан дах холестеринийг багасгадаг. Өөр ингээд нөгөө ус, хумс тийм баха. Юунд сайн гэдэг. Юм сайн гэдсэн тий. Би нэр хэсэг тэр ирлж мартцсан юм биш. Би бүрстээ одоо нэрээ бүх юм хэрэгжүүл үзье. Ууж үзэр гэж. Тэр чинь угаас нэг гэрт байж лааш марцчаад байгаа. Тэнгууд зүгээр өглөө болгон рефлекс болгочих юм байлээ. Би яг нөгөө нэг кофегаа уумааргүйсэн болохоор тэрний оронд чаа болгочих юм. Өглөө босоод нөгөө өндөг шарж мар чанжаах хоорондоо хийгээд тавьчихна ш. Тэр чинь 5 минут нотол бараг пин биччихэрч тий. Тэгээд халуун хөлөө өсөж юм бол бүр хурдан юм байна. Тий штэ нэрээ тий. Нэрээ тэр айгуу сайн ш. Тэгээд тэрийг би өвшөө тараг маргатаа хийгээд нөгөө хонолцоод идчих юм амар дуртай. Би овёсон дээр заяа өглөө болгоо идэх дуртай юм гэх юм бол овёсон дээр таргаа хийгээд чаа өрөө хийгээд тэгээд нөгөө юу ичтэй peanut butter штэ тий. Нэг халуун. Тийм эсэн тий. Тэгээд зүгээр ингээд нэг за өсрөл 30 минут тавьчих. Банантай peanut butterтэй. Sweet биш үү? Айгуу тий. Айгуу. Энэ овёсны өөрөө нөгөө sweet биш болохоор тий. Жохон. Ер нь гоё. Би ч овёсыг жинхэнэ чаавар жоохон амт нэммээр бол бана. Би ер нь свит юм жоохон дурггүй. Гашуун хэсэг юм дуртай. Жоохон эсгэлэн ч юм уу. Тэр бол тийм юм байна. Гоё. Тийм байна шүү. Ер нь заавал өглөөний цай ууж өглөөний цай уухгүй амждгүй маа гарахгүй өвлээ ууж амждгүй гэдэг.
заавал ууж Би хэвчээ. тий. өглөө юм идэхгүй бол аашмат болчдөг. Би өглөөний цаг бол хамгийн өдөр би хоол идэхгүй чадна, орой хоол идэхгүй чадна. Өглөө бол би заавал иддэг байхгүй юу Ахаа идэхгүй тэр чадна. бол айгуу зүг тий. Тэгэнгүүтээ өглөө гэрээсээ гарахад амжихгүй шүү дээ угаасаа яарад. Мгм. Тэгэнгүүт би бэлдэж бол амждаг байхгүй. Мгм. Нөгөө хөргөчөө онгоолгоод өндөг шарна гэж 2 минут болно шүү дээ. Тийм шүү дээ. Харилцаа өндөр тасаа гэж өндгөө гаргаж ирээд хутгаал гаргалаа шарлаа Тийм шүү дээ. тавандаа хийлээ ингээл Ахаа, болоо. ахаа. Тэгэл тэрийг аваад явчихдаг байхгүй. Чи тэгтээ ер нь өглөөний зам дээр юу иддэг? Хоёр Өглөө- өглөө юу идэж вэ? Өглөөний цай болохоор ер нь хүн болгон идэж ууж явах хэвших ёстой зүйл нахгүй. Би болохоор өглөө уусаа нь эрт тусч байгаа. Хоёрын ланч ингээд яг хуваар гарсан 7-ны тэтгэд тийм хоол ингээд. Тэгтээ тэгээд ер нь хэсэг дан обвиас идсэн. Гэсэн чинь сүүлд нэг ном уншаад очгоо уншаа би ч уншаа бол очгоор яриулсан. Тэр зөв хооллолтын ямар хоолтын төрөлдөл гэлээ нэг юм ном байгаа. За. Айгу сүүлийн үед бестселлер болоод тэрийг уншсан чинь ер нь бол нэг obvious тэгээд нөгөө нэг будаа гурил ингээ бүгдээр хэрэггүй гинэ. Цартуултай хоол. Тий obvious тий. Ер нь бол кето хоолыг айгу дэмжсэн ном л хэлээ л дээ. Тэгэхээр нүүрс ус ер нь тэр чигээр дэмий бүх төрлийн будаа дэмий энэ төр гээд тэр тэгээд сонсноос хойш obvious жоохон алгасаж идээд жоохон хаяа 7 хоногт нэг юм юм. Өмнө нь бол яг өглөө бол obvious идээд тэгээ өндөг бейкон ч юм уу өндөг тэгээ салаад навчтаад ч юм уу тэгээд өндөг сир бол идээд байсан байнга. Ер нь бол тийм юм. Тэгээ өндөгнөөс бол ер нь бол уудахгүй идээ. Тий, өндөг бол сайн иддэг. Гэтэ уулын чанж идмээр идэх гэсэн чанахгүй шараад идчихэд. Шархалж Шалтгаан би бас хаяа нөгөө уудаг ирэх янз янзаар шараад. Тий. Нүдэл шарна, хутгаж шарна, нөгөө юутай шарна, сүүтэй хольж шарна, нэг юм. Эсвэл талхаад өөр шарна. Тэгээ өндгөө нөө байцаатай ичлэр амар гоё болдог ш. Тийм үү. Тий байцаагаа сонгондоо хуурж агаад тэгээд өндгөндөө хольж байгаа тэгээд блинч шиг. Тэгээд ингээ ичлэр амар уйг. Айгу уйг өглөөний цай болчихсон. Би тэгтээ нөгөө нэг чихэрлэг юм өглөөний цан дээр ер нь идэхээс илүү давслаг юм идэх гээд байдаг байхгүй. Тийм болохоор дандаа ер нь өндөгний хажуугаар нь хям. За хям за уучлаарай манайх ерөөсөө хям иддэг. Би юу одоо хям гэж хэлчихэ. Sorry. Гэтэ нэр хям бол өстой авдаггүй шүү. Яагаад хям гавнаас сосж ичилэх гэж хям гэж хэлчихлээ. Аха. Яг нэг дуртай битэрт байдаг сосискнэр төрлөөд. Тэрийг авч ирэлдэг. Тэнгуудаа нөгөө crab foie pouch гэдэг үү? Нөгөө хавчны. Юу төлөд тэр чинь? Стико. Crab stick гэдэг үү? Carb. Амшиг crab stick гэлээ. Тэрийг өндөгтэйгөө хоод чарж марчтай гэсэн. Тэр өстой гоё болдог. Тунаа бас хажуугаар нь. Тэгэл ингээл тэднэрийгээ сольжлөө суужлаа. Өндөг нэг заавал хажуудаа тийм махахын төрлийн дүү юмтай байхгүй бол ордгүй. Тийм би. Тэгээ ер нь тэгээ өглөөгөр уургаа сайн идвэл айгуу сайн л гэдэг юм л. Ер нь тэр чигээр уур тэгээ авокадо энэ төр чинь бас хамт идээд тэрстэй хүмүүсүүд. Тийм авокадо нь бас гоё. Даанч ингээд Монголоос яг гоёыг хайж олох хэцүү. Гоё тэгээ үнэтэй. Тэгээ яг өглөөний цай өдөр болгон хэрэглэж жоохон зардалтай. Чи тэгтээ авокадо ер нь хатуу авокадо авчвал хэрэглэдэг ашигладаг юм байна. Би болохоор нөгөө бананы хажуугаар ичдэг. Ерөнхийдөө зөөлөртөл нь байлгаж байгаа л хэрэглэж. Яг хатууг ер нь сайн ингээ байрж харж ингэж байгаа л аваад гайгүй яа. Гэртээ өстө хөрөгч нь бараг 7 оноосны дараа идэх зөөлөрч юм байна. Авокадо нөө ягаан сонгонтой ингээд нухаж байгаа талхан дээр тавхлаалаа ямарсан гоё ид. Тэгвэл яг ангаар өлсчлээ. Харин хоёул өсөд байгаа юм байна. Хоол ярьсан чинь бүр яригадаад идэх шүү гэдэг. Тэгээ бид хоёрын яриад та чинь зуныхаа бие бэлт гэдэг яриад таашаас тийм хэрэглэдэг. Эрүүл хоол бас нэг ярих гэдэг. Мэдгүй юу ч болж орч өгдөг. Ер нь зуны өглөө бол тэгээд амар эрт эхэлдэгтэй гоё нь. Одоо өвөл бол 6 мургаад босох гэж ингээл майлдаг шүү дээ. 100 гигээ орчоод амар гоё ингээд нэг юм босч байгаа. Тэгээд цонхоор харангуут их гоё 100 байхаар улам ингээл гоё. Тэгээд нэг ирч хүчтэй болохоор өглөөнийхөө цайг гоё юм идмээр санагдана. Өвөл одоо юу дуртайгаа ингээл нойрмог ингэж байгаа бол 100 болохоор нэг тийм цаанаасаа амьдрах сонирхол дуртай ирч хүч өгөөд хүчтэй нэг гоё юу өвөл Монголд угаасаа ер нь тийм л тий. Өвөл бол хардс хүн болгон стресстэй нэр. Өвлөөс илүү хаврын улирал энэ жил амар хэцүү. Яасан ч удаан дуустгүй. Одоо л эхлэх гээд надад ч бол зуны нөгөө ихэнх сар мар гэдэг нь болцсон уу? Мэдгүй шүү дээ. Тийм мэдгүй дээ. Хүмүүсд айгүй ихэнх сар дунд сар адаг сар гэсэн. Тэ өөрөө эхлэх баха. Болоогүй юу? Хаврын адаг сар л явж байгаа. Тийм болоо. 6 сарын 1-ээс чинь зуны ихэнх сар биш үү? Мэдгүй. Тиймэрхүү мэдгүй бид хоёр гэж. Тийм тэгэл
өдөр хүртэл ингээд нөгөө ажил дээрээ байж байгаа ланч манчаар гарч бас ингээд алхах юм амжуулах амар гоё зун ингээд нэг гоё идэв шүү дээ. Найс нөхдөдөө зүгээр кофе уугаад гадаа нэг сууж байгаа цайныхаа цагаар орж. Би тэр бас нөгөө нэг подкастн дээрээ 100 гоё гадаа ч юм уу эсвэл гоё газрын террасан дээр сууж байгаа ч юм уу подкаста ярих гэж бодож байгаа нэг эпизод тэгэж орж ирсэн. Тэгвэл 100-ны хэдэн сарыг нэг ашиглаж тээ. Тий, ядаж нэг энэ нэг жижигхэн зайнаас өөр газар суугаад ярил бас сонирхолтой юм болов уу гэж. Тий. Тэгээд бит хоёр бас нэр хойлоо юу хэлэх вэ? Зочин хэлэх вэ? Тий. Бас зочин бас төлөвлөөл. Тэгэхээр бит хоёрыг хоёул ингээд харсаар бас уйтаачихгүй. Нэг хүн ингээд дундаа оруулаад ирчихэл бас сонирхолтой болоо тий. Тийм болохоор бит хоёр ер нь зочин дээр жоохон яаж байгаа бодож байгаа. Тий. Ямар ч хүн байж магадгүй. Харин тий гинэт бүр нэг шалт байлээ. Тий. Ер нь гэтээ гол нь Викторийн салыг хүлээж авах нь уу гэдэг хүмүүс маа. Тий. 2 3 хүн бол тооцоолсон байгаа. Гэтээ гайгүй болох баха тий. Болгож байгаа. Тийм болохоор нэг удахгүй дугаар дээрээс бод зочинтой байх бах. Тий. Гой зочинтой болгоё бол таад гой лайк шеэрээ сайн дараарай гэж. Дэмжээрээ. Тэрнээс ч бит хоёр урам аваад хүнээ сайн бүр жижиж ураад ороод төхөө. Тэгэж аваад. Тийм баха. Өөр зуны гоё юм юу вэ? Өөр зун. Нэггүй одоо хаврын дуусч хахад жоохон би үсээ таймаар санагдаад. Тийм үү. Гэхдээ миний үс ч бас амар өтгөн штэ нэг марцаар ургахаараа нэг жоохон кэрлэж жоохон хэцүү бол. Нэг л нэвсээс өнөөдөр нэг азар ороодсон. Тэг бүр юм болох. Хараа тэгж зориг өрөхгүй баха. Ер нь жоохон тайруулаад яд юм уу. Тэгвэл саяны өмнөх дугаар дээр би угаачаа шууд тавьчихна нэг ийм л юм. Чиний хүмүүс амар хөвсгөр тэгээд нэг марцаас нэг юм эрсдэс хүмүүс шүү. Тий. Ястал эрсдэс юм. Өмнөөс ахуулаад өс хүртэл эрсдэс. Минийх шалж байгаа нэг нөгөөд нь хөвсөлөх гэж зовоод нөгөөдгөө шалжийлах гэж зов. Тэг тийм амар юу тийм гот эдийн түүртээ үсээ тайраа ичт юм уу гэж бас бодоол юм. Үсээ тайрахгүй бол турнаа хаваа зүгээр шууд нэг өөр юм яа. Би ч нэг туранхаал уулна гайгуул аална жоохон гидсэл хасч чаддаг. Гидс гэх юм уу юм давсаг гэх юм. Тэгэл миний энэ гэтээ ер нь юм багасчихсан түүх байхгүй. Ер нь оюутан байхын л юм байсан шүү. Чаа уугаад зээ. Миний харин тэрний ачаар сая ер нь жоохон татраад байна. Амар өрс мэдэгтэй тэр өөрт ингээд хэдий өглөөс ирэхэд л гоё сэрдэн шүү дээ. Тэгэл өдөөс хойш мэдэл ингээд тийм байхгүй ингээд яг өглөөний гидс яг өдөржингөө яваад байгаа юм шиг. Нэрнгээсээ чаа өрөөгээд. Нэрээ тий. Гэтэ тэр нөгөө нэг жоохон яг итгэвтэй нөгөө юу гэдүүлээ мартахгүй сайн уугах юм байна гэж үзсэн. 1-2 өдөр уугаад нөгөөс нь үлээ мэддэггүй шүү дээ. Үнэчмэр юм шүү. Өглөө яг босоол яг нэг аяганд ус идэг шүү дээ тий. Гэхдээ орой унтахтаа шууд нөө чи орой аягандаа ингээ хийгээд тавьчих юм шүү. Тэгэхээр орой бас тэгээ санах хэрэгтэй болно шүү дээ. Орой одоо бас тийм байх. Ер нь яаж иж байгаа л мартахгүй л тэр нь гайгүй тий. Яг өглөө болгон хийдэг нэг рефлексээс солилцсон болохоор надад байна. Өглөө кофе уух гэдэг. Тэгээ кофе уухыг хорихын тулд кофе уух гэж очиод би чи кофе уухгүй юу уух вүлээ нөгөө чагаа гэж сансараад тэгэл яг 2 сар бүтуугаа 3 сар бүтуугаа 4 сар бүтуугаад гэхээр 3 сарын дараа надад нөлөө болвол үнэхээр энэ би мэдгэдэг. Тийм байна тий. Удаа узаад үзвэл нэрээ тэрийг хэрэгжүүлээд. Тэгээ хэрэгжүүлээд нэг сарын дараа нөлөөлж байгаа үгүйгээ бас нэг бодоо тэгэж тий. Тийм байна. Өөр гоё юм. Бас нэг шинэ нууц сурж авлаа шүү. Чамаас ер нь их юм гарч шин. Ухаад бас нэлээд өөрөө хэрэгэлж үзсэн дээрээ л. Би ч нөгөө нэг хүн санаа зовхгүй санал болгочдөг төрлийн хүмүүс. Хүмүүс ч нөгөө нэг за надад тэр ингээд одоо үр дүнтэй байгаа юм. Бас түн үр дүнтэй байх уу гэдэг хүмүүс нэг рекоменд хийдэг шүү дээ. Би бас сайн хийдэг шүү. Тийм мэрлээ. Тэгсэн чи тэгэж вээлдээд гэдгээ одоо сайн ярьдаг юм байхгүй юу? Тийм болохоор одоо энэ зун ч гэсэн тэр нөгөө турш үзэж байгаа юмнуудаа гоё туршаад фейлцнээ яриад болсон бол босноо яриад гоё яа. Тийм ээ. Чи мото гомчвол та ямар анил. Түрүүчийн подкастны дараа нөгөө Бекагийн тоглолт үзсэн шүү дээ. Тэгсэн. Тэр бол бас өөрөө нэр эцэж тий. Тий. Жохон дутуу үнэлсэн бэлээ. Яагаад би ч бас жоох хөшөрсөн бэлээ. Өөрөө заас Бекагийн дуу мэд би ч залуух малуух нэг тэмдэг чи дуу концерт үзэх гэж нас ямар хамаа байна маань ухааны юм бодоод яасан чи үнэхээр хамаатай болсон бэлээ. Тийм ээ. Амар ялгарч байна. Амар ялгарч илээ. Тэгээд сонсож байгаа одоо хүмүүсүүд нь team young. Тий. Тэгтээ тэнд дунд ингээ хөгшин хүмүүс байна. Байна. Бид нар гол дуугаа мэдгүй. Яг ингээд би ч бас ингээд Бекаг сонсдог мөртлөө бүх дууг нь одоо чижээр мэддэг те улаан ногоон фэн биш болохоор
яг ингээ хийцгүүрээ. Тэнгууд хүүхдүүд ч яг нөгөө улаанагаа фенүүд байгаа шүү дээ. Бүгдөө ингэ мэддэг. Тэнгууд байна хөгш хүмүүс. Тэгээ бид нар бүгд ингээд ангаагаал 1 2 дуу ингээ ганц нэг дуу мэдчихлээ. Тэгээд 2 дуу ингээд завсарлцсан. Бидний хувьд ингээд ангаахлаа. Тэгээд дахиад гээд тэгэл тэндэрний ханаа татар матар фокус гарч ирэнгүүт тэрэнгүүт мэдээд тий. Тэг яг тийм дээр яг мэдрээд байгаа зү. Эсвэл нэг хүн ингээд ямар дуртай дууршин дуртай яа дургүй тэрийг сонгох энийг сонгох гэж байгаа. Бахан артистууд байхгүй. Хизээ сонсож байгааг нэр нь зөндөө ялдаг шүү дээ. Зайлэг гэж байгаа. Одоо нөгөө шин юмнууд чинь бид нэр ерөөсөн мэдхгүй байгаа. Тэр чинь угаасаа тийм тэгцэн ингэцэн гэдэг. Бүр амар тийм алдартай яригмат яана би нэг мэдэхгүй штэ гэдэг. Би одоо дараа 7 хоногт Morning Star-ыг үзмээр байгаа. Гэтэ яг зөрөөд билетээ бол авчаагүй л та бас нөгөө нэг хаана болох юм мэдрээд тэгээд хаана болох гэж степ арайна л. Яаран хол юм байна тий. Нэгт хол байна. Хоёрт Мека шиг юм хөнгөн биш жоохон хүнд төрлийн дуутай. Тэгээд жоохон хүүхдүүдтэй. Тэгээд степ арайна чинь том. Тэгээд жоохон ингээд нөгөө айлтдаг юм уу? Нэг айдаг болчихжээгүй. Тэгээд одоо бол хаард байхаа жоохон. Тэгээд гэхдээ дуунууд нь гоё ч гэсэн яг орчин бас амар хаа. Дандаа нэг юм нэстэ нэрээ амар юм хүүхдүүд байх. Тийм яг нэг ийм яг ийм амар ирч хүчтэй. Өнгөрсөн жилийн халууд нэг тоглолт нь бүр амар эсэрчтэй. Vibe нь бол гоё л л. Яг нэг мэддэг дуунуудтай хэсгийг үзэхлээр гоё. Тэг мэдхгүй дуу гараад ирээд ингээс сууж штэ. Би сая Бекаг сонсох гэж хэдэн өдөр Бекагийн плейлистийг тавьж явсан. Одоо миний машин Morning Star-аар авсгалж байгаа. Ороод Morning Star гараад өдөрж шүнж Morning Star-ын бүгд сонсож байгаа. Барыг цээжл гээд. Тэгээ би бэлдэж байгаа хгүй тэр чи тоглолтонд. Ямар тэг бүгдийг сонсоод хоногшуулад нь. Тийм план таа. Тэрний дараа би чи бүр ингээд энэ тоглолтуудыг алгасахгүй гэдэг үнэхээр зорилго тавьсан. Тийм ээ. 6 үрч 6 байгаа нөгөө. Тийм биз. Тэдний тоглолтын билет бол авцсан байгаа. Тэрийг бол түрүү жил үнэхээр гоё болсон. Энэ жил бас гоё л байхад. Тэр бол яг гоё. Яг new үеийн үзсэн ч гоё. Дэжгүй хаа би гэтээ үзгүй. За өөр тоглолт чи байла. Алсууг манай найзууд бас үзэл гэдэг л нөгөө Орс. Алсуу. Тэгээ алсуу их чинь ганц нөгөө нэг Zimny Son гэдэг нөгөө ганц цастай өөр дуу байдим үгээ би өөрөө тэгсэн чи YouTube-ийг ингээс үзсэн чинь байна. Бүгд би мэдээд тэгвэл за алсуу очил уйлаа. Очиж болоо гэж үгсэн. Би бүр энэ дуу муу чи алсуу байх нэр тийштэй гэж бодод. Бүр нэг хэдэн жилийн өмнө бүр жоохон бахад нэржсэн санаж байна. Тий. Тэрийг бол би үзчихсэн. Би ихч намайг дагуулж яваал цэнгэлтэд үзчихсэн санагтай. Тэгээ нэг болоодсэн иржсэн нь бол санаад байна. Одоо тэгээ дараа концерт одоо Монголд өөр юу ихтэй лээ гэж бодвол концертуудыг бол бүгдийн сайн үзэн ирж байгаа явж байгаа хүмүүсүүдийг бол үзэн. Би бол яг тэр үзэндээ гэж зориод ингээ плейлистээ зориулж болохгүй. Ер нь ингээл харж байгаа л за тэр үед гайгүй үзэж болох юм байна гэж бодуулал тэгт энэ дууссан байна. За яг дуусчих. Ер нь бүх зүйлд амар чийл юм шүү би ч одоо. За яг үзэл үзэхгүй. Тэгээ айсараа болондоо гэж. Би болохоор ингэж үзсэн яа. Нөгөө гоё болохгүй л юмыг ингээл заалгахгүй шүү, ингэ шүү, тгий шүү гэж тэгж амар. Чи ер нь төлөвлөгөөний дагуу. Тий. Би чи нөгөө MBTI-аар төлөвлөгч байхгүй төлөвлөгч гэдэг хаа. Нөгөө бүх юмыг планддаг, ингээд чеклж хийдэг тийм төрлөө. Би бол үзээчгүй л. Дээр нэг үзье гэж бодсон. Нэг холон асуулт аа цаас. Тийм ChatGPT гэхдээ зөвхөн асуултаар тодорхойлж өгдөг л гэсэн. Харин тэгээд тий. Би гэхдээ тэрийг за мэдээд чаах ч үлээ гэж. Уул амар чухал юм шиг тий. Монгол одоо жигдэлээ хүмүүсүүд амар сонирхдаг болоод байна уу? Single Inferno болохоор шууд за би чамаа таа чи тийм юм уу гэх. Тэгээд MBTI-г ойлгочих юм бол чи одоо чинь өөрийнхөө надад хэлэхэд би чамааг ингэ шууд ихний юм ойлгочих жоохгүй. За ийм төрлийн үсгээр нь зүгээр шууд ойлгочих. Тэгэхээр гоё. Олон сонирхолтой. Мэддэг үнтэй юм аа. Ингээд нийтдээ нэг 20 орчим төрөл байгаа юу? 16. Тэр 16 цэрлэх нэрч тий. Үгүй чийслээд авах шаардлага байхгүй. Биш ээ. Одоо би тийм extrovert уу introvert уу юу нөгөөх нь. Биш ээ. Одоо өөр хүнийг миний MBTI team гин гут нь тэрийг мэдгүй байвал өсгөөдөр ч мэднэ. Харин өсгүүдийн одоо мэдэх юм өстэй байна. Extrovert гэдгийн E, intro extra-г нь бол мэдээд байна. Тэрнээс хойш нь 3 үсгийг мэдгүй байхгүй би. Би болохоор нөгөө нэг F гэхээр feeling-тэйгээ байдаг, feeling-ийг илүү яадаг. Яг өөр өсгөнүүдийнх нь нөгөө нэг юунуудыг тодорхойлж цээжилжүүлээ болчих юм биш.
би нэг хэсэг анх сонирхож байхдаа хуулж бичээд тэгээд нэг өөрөө нэг юм тайлбарлаж майлуулаа юм байна гэж. Чи бол гэтээ экстра тий. Үгүй юу? Экстра. Нэг тийм баха. Яаж ч басан экстра. Би тэгээд хэсэг нэг интролог галт оронгоо орцсон. Тэрний жоохон амьдрал хард депресд үед жоохон бүгэлж үзэхгүй юу. Тэнгууд яг нөгөө тий тухайн үеийн сэтгэл зүгээрээ бөглөнгөө бас янз янз байж байна. Нөгөө орчод илээ. Тэгээд би яг экстраверттэй одоо байгаа миний MBTI хамгийн анх энийг би хэдэн онд ч үзсэн бэ? 2013 14 онд ч л. Оюутан багтаж л. Үзэж хаад яг энэ гарч ирсэн байхгүй. Тэнгуутаа хүүхэд төрүүлээ нөгөө нэг хэсэг депрессэнд жах үедээ үзэхэд интроверт руу ороод тэгээ өөрчлөлтсөн. Тэгэхээр би өөрчлөлт юм багтаа гэж. Тэгээ сая хэсэг хугацааны дараа буцаа үзэхэд яг нөгөө анхныхтайгаа адилхан. Тэгвэл буцаад тэр яг хувь хүн маань бол ер нь энэ юм байна гэж бодсон. Тэгээ нэг жоохон амьдралын нөгөө даун юу гэмээр ингээд зөв. Тэгвэл нэг тэр чинь судалж залхуурахгүй бол залхуурахгүй бол эсвэл яг нэг зориулж нөөцөө үед энийг хийчихэ гэж бодвол хийх юм бэ? Бас миний нэг зуны нэг юм бас нэг сурах юм юу лээ. Өөрийгөө олж мэдэх юм наадахар чинь нэг л. Тийм ээ. Энэ зам бас нөгөө нэг юу явж үзмээр байгаа. Би тэгтээ хөдөөнийх явдаг төрлөөн биш л дээ. Хөдөө явдаг төрлөөн хотын хүн гэж байдаг шүү дээ. Би хотын хүн байхгүй. Би хөдөө явсан хотод харьцах хүн бижиж хотоос гарангуут харьцалтай болчихвол. Уусаа нөгөө яг нэг хотоос гарангуут амар өвсний үнэр байдаг шүү. Тэр амар тод. Ирэхээс бас яддаг шүү. Хотод хашаал хөдлөхгүй хөдөө гарахаар ингээд нүднгээ хавцдаг. Тийм. Урамлын биш. Тэгээд би ми өвдчин эсвэл яа чин би ингээд нэг ерөөсө хөдөө гараал гэрээсээ холдоод хотоос холдоод ирэхээр зутарчдаг. Тэгэнгუთ энэ жил гэхдээ нэг юм план би гой үзэг байхгүй. Гой өстөө явж байгаа. Би ч өөрөө хангай талын ер нь тэгэл явчихдаг. Тэгэнгუთ одоо энэ жил гой үзмээр байна. Тэр нөгөө нэг говьд байдаг юу лээ? Нэг амралтын газар байсан уу? Үгүй тэр амралтын газрын гол биш нэг юм ингээ хавцлууд байдаг шүү дээ. Нэг юм ол шараа юм говь цүлд нэг юм говийн ямар юу нэртэй лээ. Нас мэдхгүй. Ямарсан тэрийг үзмээр санагдаад би яг тийм бүр юм цэл илснэстэй юм яг говьд очиж үзмээр санагдав. Хоргийн тогоо нарай биш үстэй ч гэж. Хоргийн тогоо ч хөө өвөр хангай. Мэдхгүй. Би чи архангай л өвөр хангайтай мэдхгүй. Би чинь сүүл ер нь л жоохон бахта дунд хойроо аяг явдаг гэсэн. Хөдөө очиод эмээ өө хөдөө идэг гэсэн байхгүй. Тэгээд очиж тэгэхэд жоохон мэслэр юу санахгүй. Том болоод хөдөө явсан нь ястай хараараа архангай л гэж явсан юм шүү. Тийм. Тэр нэр хөдөө явдаг. Хөдөө явдаггүй. Тийм. Хамгийн холлоо гэхэд юу лээ цуслан луугаал нэг очиад байгаа. Өнгөрсөн жил чинь тэр ноёр үл явсан юм байна. Ассаа. Тийм тэр чинь хар хорин нэлээ. Бараг тэр хараар өнгө жоохон өнгөрсөн. Тэр арай хэрвсэн нэр. Уул нь санд гэдэг л юу лээ. Тийм хасаалаа гэсэн. Уул нь яг тэр бассейнд нь зорж утсан чи жоохон фейлдсэн урд өдөр нь үер буугаад нөгөө ингээд яадаг халаагуур цэвэрлдэг юм ингээд аянганд цохиулаад идэрсэн гээд тэгээ бид яг оцсон өдрөө орж чадаагүй маргааш нэг гарахаас өмнө хідэн цаг байж албарсан. Цэвэрхэн үсэн үү? Цэвэрхэн. Тийм нэг юм холоор нь үнэртэй яг тэрийг нөө цэвэрлүүлж амжихгүй тэгэл яг нэг өглөөнөөс хойш нэг сайн ажиллуулчихлаа гэл тэгэл за өнгөрсөн орё. Нэг хүүхдүүд ч орё гэсэн. Тэрэн дээр жоохон фейлдсэн. Маа нөгөө нэг Монголд ч ингээ хүүхдүүдэд 100 аваа хотоос гарах гэнгүүт бассейнтэй газар руу гарчмаар санагдав. Тэ. Ядаж нэг усанд оруулаад сэлүүлчмээр санагдаад байдаг. Тэгмүү тийм амралтын газар чинь хитгэн байдаг. Тэгээд тэд нэг юм жоохон. Тэгээд зориод очиж аваад бүр хэдэн километр зөвхөн тэр бараг бассейнд норох гэж очиж аваад тэгсэн чинь тэр нь ажилахгүй гэн өөр үргээд та нар чинь ингээ хилдэггүй мүү ядаж тэ. Урд өдрний юм басмал хэлэхгүй яасан тэр өдөр жоохон комплейнтэй тэ. За одоо нэгэнт ингээд очсон юм гэж бодоо яах вэ? Тэгсэн ч гэдэг хүүхдүүд амар хүүрх ерөнсөлж чадахгүй ч гэсэн яа орчт юм бэл шүү дээ. Үжин болохоор яхаа нөх хүүхчин дээр хандаад таад бид ингээ бүгдээр ингээ орцсон байсан чи ирэхээс амар тэ орохгүй гээл ингээ суугаал гэсэн. Байж яжсэн шууд гэдгүү өсрөө ороод ирсэн. Гоё харагдаж байгаа л за. За яаршаар цаач амар маминдаа хайртайхгүй. Өөр нь ороод ингээ таалагдахгүй мэдхгүй амар мэддэг. Тэнгуутаа ингээл бодож алцаа уусаа би чадах юм байна гэж одон бол орсон юм шиг. Тийм ээ тий. Айгүй айхтар цаацч.
Манай өвөө бол нэр хөвөгч мөвч бүх эндээ хөвөгч юутай эндээ юутай ингээд одоо бүгдийг хэрглэж байгаа гэхдээ орно. Бас ингээд усанд амар туртай. Гэтэ яг чадахгүй. Тэгээд ингээд нүүрлүү нуус үрхээр амар айдаг. Тийм болохоор бид нөгөө бассейнд явж байгаа. Нэрээ тэгээд тийм усанд орж чадахгүй байна. Тэгээд бид ингээд гэртээ байнаад өрөөжаад ингээд хамрыг чивгчээ. За миний хороороо гингот ороод ингээд гарч ирж мэддэг байхгүй. Тэгээд надтай болохоор ингээд надад итгээд ийжээд тэнд болохоор нэг багш цаахан гот орохгүй гээд тэгээд би чинь хэсэг бассейн дотор баг хамт ормоор юм. Тийм. Тэгж болно шүү дээ. Тийм байд юм билээ тэгтэн би. Тэгэхээр надад жоохон төрөл хийцүү. Уул ингээд бас нэг 40 минут үлдээж мэрэн шүү. Харин тийм 40 минут үлдээж нэг 40 минут ном уншаач юм суу ингээ хийцмэр авах ажил юм. Тэнгүүт ингээ өөрөө хамт тэрний төлөө ингээ бас ингээ байж юм гэж жоохон. Бас хийцүү байдаг. Тийм бэ. Тэгээд гоё. Энэ зуныг ямарчсан бүгдөө хамтдаа олуулаа. Гоё үр бүтээлтэй. Хоёлаа 100 тусаад хэдэн савтай байна гэж төлөвлөж байна гэж бодож чинь. Хоёлаа яг гоё болж чадвал бол алхах тий. Энд уул гоё болгочмаар байна. Сонирхолтой байж чадвал тэгээ дундуур нь бит хоёр чинь нэг огт би бинэ танихгүй хүмүүс биш болохоор ярьж байгаа л ярин шууд ингээл хайлал. Гэтэ халиан дундаа бит хоёроос хэрэгтэй л юм ярьж байгаа шүү. Хүмүүс хэлээвэлсэн нэг амар тэгэж бүр шал дали хайлахгүй байна. Хэлж байгаа нүртэл ер нь боломжтой хайлаад байна гэхээр халиан дундаас нь бас юм авах юм байгаад авах юм байхгүй бол тэл жоохон гүйлгээл. Зарим хүмүүс өгт ихих нь юу яд болсон юм. 1.5 амт төрсөн. Тэр чи бас ингэ сонсоо. Би ер нь бол бас өөр хүмүүсийн юм сонсон шүү дээ. Тэгэхээр 1.5 амт юм тавьчихсан. Яг нэг сонирхолтой юм яриад байгаа нь жоохон удаашруулаад тэгэл гүйлгээд үсчихсэн. Тэгэхээр тэр бас амар цаг хэмнэдэг. Гэтэ ер нь Монголд чи их хвчлэндэл бүглэрж байгаа үедээ л нөгөө тэгд сонсдог. Тий, би та машин дотор яриа сонсч чаддаг шүү. Дуу сонсоо. Тий. Айгуусэн мод. Дуу сонсглоор амар ингээ гоё төвлөрдөг гэх юм уу. Яг наамгом эсвэл ингээ хүний яриа сонсохоор ерөөсө хүлээж авдаг шүү. Айгуусэн. Би тэгээ бас ажил хийж байгаа. Одоо нэг хэдэн юм дээр ажиллаж байгаа яг нөгөө нэг хийгээ сурцсан ажиллаа хийдэж штэ тийм нөгөө бараг рефлексээр хийгддэг юмнуудаа хийж байгаа үед бас амар сонсно. Гэрээ зөвлөж байгаа үед сонсно. Хоол хийж байгаа үед сонсно. Ер нь одоо манайд чи ингээл хаасаагүй л мэдээллийн 900 амьдарч ийн гэдэг шиг ингээд сонсоод байгаа штэ. Тэнгууд гол нь нөгөө нэг ярьж байгаа подкастуудын дээрээс би ингээд амар юм сурж авъя гэж ер нь боддог байхгүй. Тийм болохоор өөртөө ч гэсэн хоёлаа юм дээр нэг юм заах гадаах биш зүгээр хуваалцаад хантай гэдэг юм. Стал нь хантай мэдрэмж төрүүлээл нэр зарим яриас үнээрээ тийштэй гэдэг ч юм уу. Үнээрээ тийм гэдэг бодол орж иж ачаал бит хоёрын үстэ болоо гэдэг тийм. Бит хоёроос нэг жоохон авах юм байл болоо. Ер нь энэ подкаст дээр айлуулах гоё зуныг өнгөрөө гэдэг сэтэлжүүлэлт. Тийм сэтэлжүүлэлт. Би бинээ сэтэлжүүлээд тийм санаанаар гоё хэлхийг зорьсон. Тийм болохоор бүгдөө гоё зунаа өнгөрөөгөө санаа авах юм байвал аваад хуваалцах юм байвал хуваалцаад ярьж авах юм байвал гоё комент хийгээд тэгээ та. Тэгээ дараагийн подкаст дээр бид хоёр ахаад нэг гоё сэдв болвол тэгээ гоё сэдвээ. Гоё сэдвээ олоод тэгээ та нар бас ингээд иймэрхүү сэдв байвал гоё наа гэж биччихвэл бас амар тийм. Бас тийм амар гоё юм бичээлээ бид хоёр уншаал урам аваад харин танихгүйнээс тийм гоё урмыг авах чинь амар гоё юм байна. Амар гоё. Би бүр нэг эртээд энэ дэр нэг урмын өгнүүд маргааш өглөө нэг байна. Тэгээ бид хоёр чигээд чиний таньдаг хүн үү? Миний таньдаг үү? Биш оо ээ. Чи ямар баярлалаа. Тэгээ баярлалаа байгаа шүү. Тийм болохоор дэмжирээ. Хантай бүгдөө гоё байцгаа. Энэ зуны гоё өнгөрөөцгөө. Нэрээ бид хоёр юм гоё гэрэлтэй болсон. Энэ гэрлийг манай Лакуна хийж өгсөн байна. Хийж өгсөн байна. Хийж өгсөн энэ жээж. Ийм гоё гэрэлтэй. Тэгж дараа нь энэ гэрлээ нэг гоё үлгэж мүлгэнэ. Тэгээ. Гоё. Дараагийн доор хоёул нэг хайтаа тавьч тээ. За bye. Bye.